Хувцас загвар хэмээх чамин тансаг ертөнцийн цаана урлагийн мэдрэмж, гоо зүй, ууггүй хөдөлмөр, бүтээлч мэдрэхүй, бүтээл төрөх агшин байдаг хэдий ч хөшигний цаана бизнесийн өрсөлдөөн, атаа хорсол, эрх мэдлийн төлөөх тэмцэл өрнөж байдгийг тэр бүр мэддэггүй. Хувцас урлана гэдэг бол асар том урлаг. Ялангуяа шинийг санаачилж хувцас загварт хувьсгал хийн гэдэг маш хэцүү. Хүний мөн чанар онцлогийг мэдэрч, ялангуяа эмэгтэй хүний гол зүйг нарийн мэдэрч магтан дуулж, түүнийгээ урлана гэдэг загвар зохион бүтээгч болгонд заяагаад байдаггүй өгөгдөл ур ухаан авьяас бэлэг шаарддаг билээ. Тэгвэл дэлхийн загварын ертөнц хувцас дизайны хөгжилд асар их хувь нэмэр оруулсан 20 дугаар зууны шилдэг загвар зохион бүтээгчдийн нэг бол Кристиан Диор билээ. Түүний үүсгэн байгуулсан Dior загварын ордноо тухайн үед хувцас загварын ертөнцид агуу хувьсгал хийж өдгөө салбарынхаа ноён оргил болон гялалзаж байна. Ойролцоогоор 116 тэрбум долларын үнэлгээтэй Instagram дээр 46.5 сая, X платформ дээр 9 сая дагагчтай Forbes сэтгүүлийн 2023 оны цахим орчин дэх хамгийн алдартай 10 тансаг зэрэглэлийн брендийн жагсаалтыг тэргүүлсэн дэлхийн хамгийн алдартай нэр хүндтэй үн цэнтэй брэнд юм. Уг брендийн үүсэл хүн төрөлхтний хамгийн хар бараан үе болох дэлхийн 2 дугаар дайны он жилүүд нацист офицерууд мөнхийн өрсөлдөгч гэгддэг Chanel брендийн уналтын үедээ огтолцдог. Кристиан Диор, Коко Chanel хоёрын өрсөлдөөн харилцаа бидний мэддгээс ч илүү ширүүн байсан бөгөөд бие биерүүгээ зогсоо зайгүй хэвлэлээр дайрч байсныг нь тухайн үеийн сонин хэвлэлүүд онцолж бүр загварын ертөнцийн хамгийн том заналт дайснууд хэмээн нэрлэдэг байлаа. Кристиан Диор чухам ямар саад бэрхшээл даван туулж урлагун гайхамшигыг бүтээв. Түүний анхны цуглуулгууд юугаараа онцлог байв. Түүний өрсөлдөгч Коко Chanel хоёрын хооронд тэмцэл хэрхэн өрнөж, хор хутгалт, хувилдаан явагдав. Бүр хамгийн итгэж найдаж байсан туслах нь хэрхэн түүнээс урваж өөрийн загварын ордныг байгуулв. Энэ бол дэлхийн нэртэй брэндүүдийн үүсэл хөгжил, уналт басалт, сонирхолтой баримт, гоо зүй, креатив ертөнц, бизнесийн өрсөлдөөн, үнэт зүйлсийн талаар цувралаар хүргэдэг брэнд тренд нэвтрүүлэг. Францын баруун хойд хэсэгт орших Гранвилл хот 1905 он. Нэгэн бизнесмен чинээлэг айл 2 дахь хүүгээ үлгийдэн авсан нь ирээдүйн 20 дугаар зууны шилдэг загвар зохион бүтээгчдийн нэг Кристиан Диор байлаа. Түүний өссөн далайн эрэг дээрх тансаг харшийн гоёмсог цэцэрлэгт төрөл бүрийн өнгө алгалсан үзэгсэлэнт цэцгэс дүүрэн. Тиймээс ч Кристиан Диорын багнаас гял цал, чамин тансаг зүйлс болон ургамал цэцгэс дунд өнгөрсөн тул түүний хожмын бүтээл урлах агшинд хамгийн их нөлөө үзүүлсэн гэдэг. Эцэг эхэн түүнийг дипломат болгохыг хүсэж улс төр судлалын дээд сургуульд оруулсан ч урлаг архитектурт туйлын сонирхолтой Кристиан Диор сургуулиа хаяж өөрийн жижиг уран зургийн галерей нээсэн байна. Гэсэн ч аавынх нь бизнес дампуурч, ээж нь болон ах нь өөд болж, галерейн дампуурч, орон гэргүй болж, бас хүнд хэлбэрийн сүрийн өвчин тусч, хүнд хэцүүг туулах тэр үедээ тэрээр 30 настай байлаа. Энэ үедээ амьдрал минь ингээд л дууслаа хэмээн өдөржин шүнжин бодол олж, нулимс асгаруулan эмнэлгийн цонхоор эргэлт хүлээсэн ч хэн ч ирэхгүй байх тэр мэдрэмжийг авах бүрт ёроолгүй ангал руу маш удаанаар унах мэт байсан хэмээн хожим намтартай дурдсан байдаг.
Гэсэн ч тэрээр амьдралд бууж өглгүй тэмцсээр өөрийн зурсан хувцсны ноорог зургууд худалдаалах болов. Үүний дараа 1935 онд Figaro Illustrated сэтгүүлд хувцас малгайны загвар зурах ажилд орсноор бидний мэдэх алдарт Christian Dior болох түүхийн хуудас нээгдсэн байна. Удалгүй Парисын алдарт загвар зохион бүтээгч Роберт Пигет түүний бүтээлч авьяасыг анзаарч туслахаараа авснаар дан ганц амьдрах хүсэлдээ хөтлөгдөж байсан Christian Dior агуу ихийг урлан бүтээх хүслээр хөтлөгдөж эхэлсэн байна. (1939 онд Дэлхийн 2 дугаар дайнд дэгдэж, хойтон жил нь Франц улс нацист Германы мэдэлд орсноор Christian Dior нацист офицеруудын эхнэрүүдэд чамин даашинз урлах боллоо. Энэ үед Christian Dior-ын урлангаас хэдхэн алхмын цаана Coco Chanel-ийн сүрчгний дэлгүүр оршиж байсан бөгөөд Герман цэргүүд үйлчлүүлэн амраг бүсгүйчүүдтэй үнэртэн худалдан авдаг байсны зэрэгцээ Coco өөрөө 5 одтой тансаг зочид буудалд байрлан нацист Герман офицертай амаргийн холбоотой болсон байлаа. Үүгээр ч зогсохгүй Coco Chanel нь Германы нууц цагдаагийн байгууллага болох Гестапогийн нууц ажилтан байсан гэх мэдээлэл саяхан нууцын зэрэглэлээс гарсан материалд хадгалагддаг юм. Дайн дууссаны дараа 1946 онд Christian Dior өөрийн гэсэн загварын ордон байгуулахаар зориг шолуудан нэхмэлийн үйлдвэрийн эзэн Marcel Bussac-ийн дэмжлэгтэйгээр Парис дэх Монтены 30 дугаар өргөн чөлөөнд Christian Dior-ыг байгуулсан түүхтэй. Энэ үед тэрээр 41 настай байсан юм. Нэгэнт л дайн дууссан тул загварын ертөнцид өөрчлөлт, хувьсгал хийх цаг ирсэн хэмээн үзэж, эмэгтэйлэг ялдан байдлыг эргүүлэн авчирч, дэгжин тансаг шийдэлд төвлөрөхөөр шийджээ. Ингэснээр 1947 онд Christian Dior өөрийн анхны шин дүр төрх хэмээх анхны цуглуулга танилцуулсан билээ. Тухайн үед дайны дараах Европт ихэнх зүйлс хомс, бараа хязгаарлагдмал, шатгууны хомсдлоос үүдэн явган алхдаг эсвэл дугуй ундаг байсан тул бүсгүйчүүд өдөр тутмын амьдралдаа сул мөртэй, хөдөлгөөнд цаад болдоггүй богино хувцас өмсдөг байлаа. Ирчүүд дайнд мордоход арын бүх ажлыг хариуцсан үлдсэн бүсгүйчүүд эмэгтэйлэг хувцас өмсөх нөхцөл бүрдээгүй. Форм маягийн хувцалдаг байсан юм. Dior энэ бүгдийг зориуд сөрж, нарийн бэлхүүстэй мөр цээж, тодтгож өгсөн бариу хүрэн, өвдөг давж шилб хүрсэн урт банзал бүхий тансаг дэгжин эмэгтэйлэг загварууд танилцуулсан нь оюун санаа, хувцас загварын ертөнцид туйлын шинэлэг хувьсгалж үйлдэл болсон юм. Dior-ын энэхүү анхны цуглуулга олны хүртэл боломгцоо сайн муу бүхий л шүүмжлэлтэй тулгарч байлаа. Шүүмжлэгчдийн тэргүүн игнэнд Coco Chanel байсан бөгөөд тэрээр Dior эмэгтэй хүний хувцас уралдаггүй. Зүгээр л хувцас шахдаг. Ер нь эрэгтэй хүн хизээч эмэгтэй хүнийг ойлгож мэдэрч чадахгүй. Яаж эмэгтэй хүний хувцас хийдэг юм бол хэмээн хэвлэлээр хатуу шүүмжилж байлаа. Үүнээс гадна тухайн үед минимал практик тав тухтай загварыг эрхэмлдэг Coco Chanel-ийн хувьд Dior-ын загварууд хитрхи тав туухгүй гялцал хамгийн гол нь амьсгалахад тэртэй юм шиг санагдсан тул Dior-ыг эмэгтэйчүүдийг буцаагаад 19-р зууны эмэгтэйлэг ялдан байдал руу ухраалаа хэмээн шүүмжилж байсан юм. Бусад загвар зохион бүтээгчид хүртэл эрх чөлөөт эмэгтэйчүүдийг дахин хавчих гэсэн элегант гинж хүлээс бүс бараа хомс байхад урт хормойт хийж үрлэгэн хандлаа. Бидний үр хүүхэд уух, сүүгүй идэх хоолгүй байхад үнтэй даашинт зарж байна гэх Dior-ын загварыг эсэргүүцэх хөдөлгөөн өрнүүлж бойкот хийж байсан үе. Харин Christian Dior хариуд нь би өөрийнхөө бүтээлийг эмэгтэй хүний биеийн гоо үзэсгэлэнд зориулсан түр зуурын уран барилга гэж боддог хэмээн зүрлэн хэлж байжээ.
Dior тухайн ондоо өөрийн төрсөн дүү Катринд зориулан Miss Dior хэмээх төрсөн нутгаа санагдуулам сарнаа мэлэрх цэцгийн ханд анхилсан сүрчгийг бүтээж уг сүрчигний найрлагад орсон бүх цэцгсийг торгоор урлаж Miss Dior даашинд зохион бүтээсэн байдаг. Энэ бүтээлүүд нь худалдаанд гарангуйтаа амжилт олоод зогсоогүй хойдон жил нь Нью-Йорк хотод салбараа нийлээ. So tight, so fine. You got me lifted, you got me lifted, got me lifted, shifted higher than the ceiling. And ooh, it's the ultimate feeling. You got me lifted, feeling so gifted. Sugar, how you get so fly? Sugar, sugar, how you get so fly? Sugar, sugar, how you get so fly? Sugar, sugar, how you get so fly? Тухайн үед Парист олон улсын ноос ноолуурын бүтээгдэхүүний байгууллагаас зохион байгуулан загварын шоунд 18 настай Yves Saint Laurent даашинзны төрлөөр 21 настай Герман гаралтай Karl Lagerfeld эмэгтэй хүрм төрлөөр төрүүлсэн байна. Чухам энэ торгон агшиндал Christian Dior Yves Saint Laurent-ийн ундарсан их авьяасыг олж харан өөрийн туслахаар ажиллуулж, харин Karl Lagerfeld хожим Dior-ийн өрсөлдөгч Chanel брэндэд очсон түүхтэй. Ингэж Yves Saint Laurent, Karl Lagerfeld хоёр танилцж, загварын ертөнцтэй амьдралаа холбож, ирээдүйн хоёр том загвар зохион бүтээгчид болох гараагаа тавьж, ширүүх нэр өрсөлдөж, бүр хайрын гурвалжингийн адраматай харилцааныхаа үндсийг тавьсан гэхэд болно. Гэтэл 2 жилийн дараа Christian Dior Италид амьдарч байхдаа зүрхний шигдээсээр нас барж, түүний хамгийн итгэдэг анд нөхөр туслах Yves Saint Laurent компани креатив директороор томилогдсон байдаг. Гэтэл 1960 онд Yves Saint Laurent болон Christian Dior компани удирдлагын хооронд хөдөлмөрийн гэрээний маргаан дэгдэж хид хідэн шүүх хурал болсны эцэст Yves Saint Laurent 600 мянган франк буюу 120 мянган долларын нөхөн төлбөр авсан байна. Чухам энэ мөнгөөрөө тэр өөрийн алдарт загварын ордноо байгуулсан түүхтэй. Үүнээс хойш Лондон, Хонконг хотуудад салбараа нээж жинхэнэ загварын эзэнт гүрэн болтлоо өргөжин тэлж байгаад 1978 онд дампуурлаа зарласан байна. Ингэснээр 1984 онд Францын бизнесмен Бернард Арно Dior брэндийг худалдан авч эхэлсэн ч өөрийн гэсэн үнцийн бүхий бие даасан тусдаа брэнд хэмээх байр сууриа 2017 он хүртэл хадгалсаар байсан юм. Өдгөө уг брэндийг LVMH хэмээх олон салбарт үндэстэн дамсан корпорац эзэмшдэг бөгөөд Christian Dior-оос гадна Louis Vuitton, Moët Chandon, Tag Heuer, Bulgari, Tiffany зэрэг бусад тансаг зэрэглэлийн брэндийг багтаадаг. Christian Dior брендийн креатив директороор 2016 оноос одоо хүртэл Итали гаралтай Maria Curie ажиллаж, тус загварын ордонг амжилттай үргэлжлүүлэн авч яваа билээ. Өдгөө Dior загварын ордны урлаж буй бүтээл бүрд Christian Dior-ын үлдээсэн бүтээлч өв шингэсэн байдаг. Өөрөөр хэлбэл дайны хар толб, хүйтэн хатуу тарчиг, хомс үеийг зориуд сүрж, хүний гараар уламжлалт аргаар уралсан альва зовлон бэрхшээлийг сүрэн алхаж мөрөөдөл амьдрах хүслээр хөтлөгдсөн тийм нэгэн зөөлөн дулаан
дотн тансаг чамин хэнцэр загваруудын тусгал болжээ. Альва агуу бүтээлийн цаадах бүтээлч сэтгэхүй уралхуй мэдрэхүүгээс гадна бизнес сэтгэлгээ өрсөлдөөн амжилтад нөлөөлдөг. Кристиан Диорыг агуухийг бүтээхэд нь шууд бус байдлаар тус дэм хүргэсэн тэрнийг нь суут эрхэм Коко Шанелийн талаар дараагийн дугаард хүргэх болно.